Авдаг байгаа. За авахгүй л өөр өнөрөө залгач тий. Йоо. Болно. Яах юм бэ? За чи жоо чанга ярь та. Сайн мөн үү? Сайн байна. За та өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна уу? Намаа Мөнх Эрдэнэ гэдэг. Намайг Инх Төвшин гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологи электроник сургуулийн 4-р курсын суралцагч. Одоо фото зургийн клуб тэгээд элтгэх хурлаг парламентын клубд хариалагддаг. Тэгэл сураал төгсгөл явж байна. За наа Бат Эрдэнэ гэдэг. Тэгээд одоо Мойсе оюутан. Тэгээ хоббигоор гэрэл зураг гардаг. Тийм л юм байна да. Наа Уянга гэдэг. За Монгол Улсын боловсролын сургуульд багшаар суралцдаг. Одоо төгсгөл юм чи та. Намайг Аз Шарал гэдэг. Би одоо энэ жил 22 хүрнэ. Тэгээд саяхан Монгол ирсэн байгаа. За хаана байж аваад ирсэн бэ? Би Унгарт 2 жил хэдийн бэлтгэл дээр явж байгаа тэгээд ирсэн. Тэгэхээр өөрийн чинь залгаж байгаа хүн ямар хүн байдаг вэ? Ер нь бас ингээд танилцуулбал Миний залгаж байгаа хүн ингээд айгүй гэгээлэг зөөлөн тийм мэдрэмж төрүүлдэг хүн. Тэр хүн ингээд над руу ингээд чанга харцдаггүй. Тэнгүүд би зөрүүлээд ингээд чанга харцах болохгүй юм шиг санагддаг. Тиймэрхүү мэдрэмж төрүүлдэг төрлөө. анх яаж танилцчихсан бэ? Хамгийн анх бид тээр Discord дээр танилцчихсан. Ингээд нэгнийг танихгүй мөртлөө хоорондоо тэгэл юмэр сусаргаал танилцчихсан. Өнөөдөр залгаж байгаа болгоомт би 10 жилийн нэг ангис өгөх тахгүй юу? Тэгээ одоо бас зөв хүмүүс цуг. Гэтэ өөр мэрэгчлээ. Тэгээд тийм 3 жил нэг ангидээсэн. Тэгээд зөв нэг тийм амар урлаглаг хүмүүс байдаг та. Тийм хүн байхгүй юу? Амар шүлэг мөлөг өчтдөг. Тэгснээ зурдаг, амар гой зурдаг. Тэгээд тодорхой хэмжээнд хөөрхөн дуулцдаг. Тийм юм байна. Ер нь нэг тийм түшигтэй, тайван, тэгээд аягүй сайн сонсдог төрлөө. Тийм анх ер нь амар юм хөвчлөлтэй танилцчихсан. Тэгээд одоо ч гэсэн ер нь ингээд заримдаа ярьж байгаа ш надад. Нөгөө энэ түшигтэй юу болж байгаа, яаж байгаа гэж бүгдийг сонсож өгдөг тийм юм байдаг. Тэгээд одоо одохгүй ирэх байгаа 2 өдрийн дараа. Монголд ирэх байгаа. Тэгээд надад бодох юм байна гэж. Яг ямар хүн билээ гэж. Хөөрхөн. Ер нь юу нь хамгийн их таалагдчихсан бэ? Тэгээ яг хөө тэгээд ярихад товтой мэдээж тэгээд Манай 10 жилийн охин. Тэгээд 10 жилээс хойш найзалж байгаа. Тэгээ бас крашлж байгаа. Одоо залгаад хэрэг амар сандарч байна. Зүгээр шүү дээ, сандахад алга гэсэн байх зүйлээ. Тий. Тэгэхээр анх юу нь ер нь хамгийн их таалагдчихсан бэ? Ямар зам чанар юм ч юм уу? Ахти гёрли бол биш. Тийм жоох иршүүд юу тэн аягүй хөөрхөн таалагддаг. Няцгансан бол биш тий. Тэн аягүй хөрсөн. Нөгөө ярианы темп хоолойны өнгө. Тэр нь аягүй таалагдсан. Ер нь юуны тухай их ярилцгаа? Ер нь янз янзын талаар ярилцсан. Эхлээд бид хоёр relationship-ийн талаар аягүй их ярьсан. Тийм тэндээс ер нь бүх яриа ургаж гарсан юм. Хэрвээ ингэж зөвшөөрөх юм бол болзоонд одоо ураад юу хий гэж бодож байна? Ямар ч төлөвлөгөөтэй байна? Хизээ уулзгаарай гэх. Одоо нөө юу диплом бичиж байгаа. Тийм болохоор завтаа өдрийг харж байгаа л тавтал гэж бодож байна. Тэгэл юмтай зөвшөөрөл тэгэл бодно тоо. Яг одоо болохоор амар сандраад байсан юм бодож чадахгүй байгаа шүү дээ. Би өөрөө бас нэг жоохон зурдаг байсан хэвгүй муултаа. Тэгээд зүгээр адилхан клубт байдаг байсан. Тэгээ ингээд зургийг харчаал ямар гоё зурт юм бэ гэж бодчихсан анх бол. Ихтэй зурт юм. Тэ. Зөвшөөрөх юм болоо. Нөө тийм canvas дэйтүүд байдаг та. Тийм л дэйтэнд явах бах та. Өөрөө зурх сонирхолтой. Би ч гэсэн хаяа зурх сонирхолтой болох тийм. Хэрвээ болцоонд их зөвшөөрөх юм бол хамтдаа ийм team activity гэхээс илүүтэй би бол зүгээр сайхан тухтай газар суугаад ярилцаж сумаар байна. Энэ бас аягүй гоё газар байна. Энэ суусан чи. тийм яг Валентины баяр болох ч байгаадаа холбогдуулаад тэгээд тэр өдөр тэмдэглэхгүй байх уу гэсэн. Гадуур ч үгүйс хосоод бүр арай л их хөдөлгөөнтэй штэ. Тэгэхээр жоохон ачааллгүй. Шиний нэг юм тэмдэглэт юм байна. Шиний нэгнэр юу хийх гэж хэлсэн? Шиний нэгнэр айлд дагуулж байгаа юм да. Шууд тэр үе рүү очих юм аа.
ер нь нэг ууланд гардаг юм уу гэж бохон тийм тайван тэгээд нэг байгальд гоё цаг өнгөрөх гэж бодсон. Зя тэгэхээр амжилт хүсье. Баярлалаа. Зя залгацгаая. Тэгэхээр ер нь өмнө ингэж яг краш руугаа залгаад болзоонд шууд уурчсэн тохиолдол байгаа юу? Эсвэл чаттаар бичдэг байсан уу? байгаа шүү дээ. Угсаа тэгжиж л уулзсан шүү дээ. Ер нь тэгээд зөрөггүй эрэгтэй хүнийг ер нь би бол тийм эрэгтэй хүн гэхэд бас тоноос хасч зүгээр л ах гэж байна. Үнэ. За тэгэхээр одоо юу уцруу залгах чинь уу эсвэл сошиал хаяг руу залгах? Сошиал хаягаар нь. Өөс Монголд байхгүй гоо. За залах юм. Залга спикер дээр нь тавих юм шүү. Бэног. Авдаг байгаа. За авахгүй л өөр өнөрөө залгач тээ. Болно. Нөгөө ноцаадаг нь шүү дээ. Бэноо? Бэн. Хүслээ. Төвшин. Хай. Юу энэ? Хичээл ном сайн уу? Чинэгсэн үү? Ооса. Юу гэдэг вэ? Юу ихтэй хичээлээ тарчаал ярихгүй. Тийм. Ойрд юу завтай гоё. Ойрд уулцсангүй тий. Харин тийм ээ. Ойрд явах үе гайгүй. Аха. Ой, маргааш Зам гаргана. маргааш нөгөөдөр завтай юу? Маргааш нөгөөдөр завтай. За. Би нэг кафед ороод ирсэн байгаа байхгүй юу? Мөнгөн завыг neighborhood гэдэг. Ямар хөөрхөн газар. Хоёлоо маргааш энд ирж юм ярьж суух уу? Тэгэлээ. Гэтэ болцоо гэсэн үг шүү за. За ойлголоо. За. Өглөөлаа. За тэгвэл би маргааш өдөр залгая. За. За. За баярлалаа. Өөр юм бэ? Ямар гоё хоолойтой юм бэ нэгээс тий. Амар зөөлөх хоол. Тий амар юм илдэгхэн гоё ярих юм. Nice. За ингээ хүлэн зөвшөөрч. Үлхэн хүлэн авлаа шүү дээ. За ер нь хиш тавдлж байна гэсэн юу мэдрэгдэж байна? Уус айгу жоохон сандралтай ороод ирсэн тэгээд. Яг тэр ингээд нэг сандарсан төвшин ингээд боохгүй ингээд яваал. Одоо нэг тийш очиж сохор жоохон бууж магадгүй. За тэгэхээр баяр хүргэе. Бас ингээд хамтдаа цагийг үнэхээр гоё өнгөрүүлээрээ. За баярлалаа. За баярлалаа. Бэноо. Сайн уу? Хай. Хай. Юу вэ? Вэйсэн. Гэтэ. За. Чи эзэн Монголд ирэх үлээ. 12. Тэр цагаан. Би юм асуух гэж байна. Юу? Та Монголд ирэхээр хоёлаа болзоонд явах уу? Бороо. Яг тэгээд. Яа. За тэгвэл би үлээж. Окей. За тэгээ сайн өдрөөрэй. За баяр хүргэе. Баярлалаа. Йоо, за хаана идэх юм блэ? Японд аа. За ирэхээр нь болцоор боллоо шүү дээ. Бас айгүй сандарчсан айжсэн нөө. За авахгүйсэн. За Тэгэлсэн хаа. окей. За тэгвэл хамтдаа ууланд гараад гоё болцсон байна. За За тэр үедээ бас биднэрт юу болсныг хуваалцаарай. За баярлалаа. нэвтрүүлэгтээ ирсэн баярлалаа. Баярлалаа. Бэноо. Чи жоо чанга ярта. Юу гэж байгаа? Ой чи тавтад завтай юу? Хамт нөө юу болзоонд явъя гэвэл. Тэг юу? Шото. За баярлалаа. За тавтад уулзъя. За. Зөвшөөрсөн. Шото. Гайхаж юу бодсон тэг юу гэх. Гайхаж. Амар сандарсан боо. Тэгсэн бүр амар сандарсан. Ямар нэг YouTube-с хариу хийчих болов гэж бодсон ч үгүй байлаа. Тэг юу. Шууд зөвшөөрдөө яана. Йоо,
За баярлалаа. Баярлалаа. Йоо, за одоо тэгвэл юу хийхээ бодох юм шүү дээ. Тий одоо тухтай 50 байж байгаа л тий бодондоо. Эрэгтэй хүн нөгөө эрэгтэй хүн нь төрүүлж алхам хийгээд нөгөө эдэн бас тэнийг асуулсахгүйгээд нөгөө плейнэ төлөвлөдөг хүн тухтай гэсэн. Тэгэл одоо төлөвлөл янда. За амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Миний одоо залгаж байгаа хүн Монгол байхгүй байгаа байхгүй юу? За. Тийм Япон руу гэп авцсан. Тэгээд их дээд сургуулиуд шалгахгүй явцсан байгаа. Тэгээд 3 сар хавцаа ирэх юм болов. Тэгэхээр нь л дууссан даа гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгвэл амжилт хүсье. За спикер дээр нь тавиад. Байна уу? Юу хийж байгаа? Сууж? Сургуулиудын шалгалтууд нь яасан гайгүй юу? Нэг нь тэмцсэн. За. Чи Монголд хэзээ ирэх вүлээ? 28-нд. 28-нда. Шийд 29-нд гэсэн үг. Бэр юм асахгүй дээ. Чамайг ирэхээр хоёлаа дейтэнд явах уу? Яах юм бэ? За баярлаа. За. Ингээд режектлүүд юм байна. Гоё юм байна. Байна. За юу хийж юм? Байжлаа дөө. За чи хэдэнд ирэх вүлээ? Маргааш Хэдийгээр боох юм. өглөө. За ирэхээр ч нэг болцоо та тийм ээ. Тэгээ та тийра. Би үгүй гэдэг хариулт авахгүй гэж өөсөн мэдчихсэн юм аа. За энэ харж энэ их амархан л тай. Үгүй ингээл болоо. Нэрээс ингээл болчих юм шүү дээ. Вау. Энэ баг манай түүхэнд хамгийн хурдан ойлголцол байсан баха гэж би бодож байна. Яг өмнөдөө яг бичсэн болохоор илүү. Тэгээд уулзч үзээгүй тэгээд бас уулзсангуудаас ямар хөө байх нь те харж байгаа хүн чи бас жоохон барьцгүй шүү дээ. Гэтэ ер нь чи яаж юм өөртөө ихтэй байдаг ч юм уу эсвэл ер нь эрэгтэй хүмүүс яг яавал айгу эмэгтэйчүүдэд зүгээр байдаг юм болоо гэсэн. Яг хөө тэгээд чаддаг юмтай байвал илүү давтал болох юм болоо. Би бол тэгэл одоо өөрийгөө хичээж байгаа мэдж байгаа. Тийм болохоор тэгээд бас өөр нэг тийм болохоор одоо яг хүмүүст бас мэддэгдэл байх. Одоо аавра. За манай бичлэгт орсонд маш их баярлалаа.